Google компани эрдэмтдийн дунд сарлуу аялах Lunar Express нэртэй уралдаан зарласан тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Ялагчийг тодруулах шалгуур нь хамгийн түрүүнд саран дээр хөлгөө газардуулж, өөрөө явагч роботыг 500 м газар туулуулсан байх ёстойгоос гадна сарны гадаргуугийн өндөр нэгтршилтэй зураг авч дэлхий рүү илгээх байсан юм. Уралдаан 4 дахь удаага хойшлогдсны эцэст 2018 оны 3 дугаар сарын 31-нд анх удаа хувийн компани илгээсэн бичил хөлөг саран дээр газардах байсан боловч оролцогч багууд хугацаанд даалгавраа биелүүлж амжсангүй. Гэхдээ энэ бол төгсгөл биш юм. Учир нь багууд их хэмжээний мөнгөнд үнэтэй шагналын сангийн төлөө бус бүтээсэн хөлгөө сарлуу илгээх зорилгын төлөө ажилласаар байгаа юм. Тэмцээний дуусах хугацаа 3 дугаар сарын 31-ний өдөр байсан боловч оролцогч 5 баг хугацаанд амжиж даалгаврыг биелүүлээгүй учраас ялагч тодорсонгүй. Багуудын тооцоосноор уг даалгаврыг гүйцэтгэхэд 5-аас 80 сая Америк доллар шаардлагадах төлөвтэй байсан ба оролцогч багууд уг зардлыг өөрсдөө хөрөнгө босгон цуглуулсан ажээ. Хэдийгээр Google компаниас мөнгөн шагнал олгох боломжгүй болсон ч Трампын засаг захиргаа үндэсний агаар сансрын захиргаа буюу NASA-д сарлуу дахин хүн илгээх үүрэг өгсөн юм. Мөн ерөнхийлөгчийн баталсан 2019 оны төсөв сансрын агентлагууд хувийн хвшлийн компаниудтай хамтран саран дээр газардах шинэ бөгөөд бага оврын хөлөг үйлдвэрлэх хөшүүрэг болж байна. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын санхүүжилтээр саран дээр хүн газардаж байснаас одоогоор хувийн компаниуд энэ талбарт хараахан гарч ирж амжаагүй боловч Google компани сарлуу аялах Lunar Express уралдаанд тэдэнд боломж олгож байгаа юм. Оролцогч багийнхныг танилцуулбал SpaceIL Израилаас гаралтай ашигын бус байгууллага 2018 оны сүүлчээр сансрын хөлгөө ашиглалтанд оруулна хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэд оны сүүл гэхэд саран дээр очих даалгавраа гүйцэтгэх болно гэдэгтээ бат итгэлтэй байгаа аж. Astrobotic 2016 оны 12 дугаар сард сарлуу илгээх даалгаврыг хугацаанд гүйцэтгэж амжихгүй гэж үзсний улмаас нэрээ татсан билээ. Гэхдээ тэд сарлуу хөлгөө илгээх хിവэр байна. United Launch Alliance-тэй хамтран сансрын бичил хөлгөө Atlas V буужингийн хамт сарлуу илгээхээр гэрээ ээжээ. Мөн нисэх хонгоц үйлдвэрлэгч Airbus-тэй хамтран ажиллаж байгаа ба сарлуу илгээх хөлөгт мөн дэмжлэг авч байгаа юм. PT Scientist Германы багийн хувьд сарлуу өөрсдийн хөлийг утасгүй интернетийн сүлжээний хамт илгээхээр төлөвлөж байна. Тэд сүүлд Vodafone-тэй хамтран 4G сүлжээний станцыг сарны гадаргуу дээр аваачаар болжээ. 4G сүлжээний тусламжтай тэд хөлгөөс дэлхий рүү мэдээлэл дамжуулахад зарцуулах хугацааг багасгаж чадна гэж үзэж байна. Synergy Moon багийн хувьд 2 дугаар сараас хойш ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа билээ. Тэдний вебсайт ч мөн намжин байгаа юм. Тэд сарны гадаргуу дээр ус болон зарим төрлийн эрсцийг олборлох хайлт хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Тэд 2016 онд сарлуу дамжуулагч аялгыг зөвшөөрлийг Америкийн нэгдсэн улсын засгийн газраас авсан бөгөөд энэхүү хувийн компани зөвшөөрөл авсан анхны тохиолдол болсон юм.